Орон төргийн үзэгчтэй мэдээллийн зочны цаг нэвтрүүлэг эхэлж байна. За өнөөдөр маань зочноор зүүн бэлгийн 7-6 нэвтрүүлгийн шилдэг оролцогч Хөгдөнгөрийн Чуулган Академийн тэргүүн бөө судлаач Хүндэт Зайран Алтан гэрэл өргөд оролцож байна. Орон төргийн. За баярлалаа. Танай нэвтрүүлгийн хамт олонтой болон Дорнод аймгийн иргэдтэйгээ дахин уулзч байгаад баяртай байна. За утгагүй сар шинийн баяр болох гэж байна. Тэгээд сар шинийн баяртай холбоотойгоор танаас хэдэн асуулт асууя гэж бодлаа. Тэгээд ер нь цагаан сарын баярын өмнө хүмүүс заслаа хэлэх ёстой юм уу? Эсвэл яг цагаан сарын дараа хийх ёстой юм болов? За энэ бол угаасаа бас л нэг одоо 1700 оноос хойш лам төвд орж ирж цагаан сарын дараа ном уншиж хийдэг зан одоо шиний 8-ны ном, шиний 15-ны ном, шиний 25-ны ном хурах гэд зулын 25 гэ ном хурах ийм зан үйл гарч ирсэн. Тэрнээс өмнө бол монголчууд маань дэх үеэсээ бол цагаан сарынхаа өмнө хийж эхэлж ирсэн. Одоо л сүүлийн үед одоо энэ бөө төрж байгаа бас энэ олон шашны урсгал орж ирж байгаа цагт бол бас манай монголчууд маань их мэдээд цагаан сарынхаа өмнө заслаа хийлгдэг болж байгаа. Одоо цагаан сарын өмнө болохоор одоо битүүний өдрөө одоо хүмүүс маань ууцаад халж чанаад битүүнийхээ орой тавгийнхаа эдэг засаад буузааж игнээд битүүрцгээдэг. За өдрийн цагаар нь болохоор малынхаа хороо ашааг цэвэрлж, морио дэлж, эмээлийнхаа тоос шороог өгж, шин дээлээ уралж явсан цагаан сарынхаа гоёлынхаа шин дээлийг өмсцгөөгөөд тэгээд ордог. За тийм болохоор тэрнээс өмнө болохоор шинэ үлийн адаг сараас ахуулаад шинэ 10-наас ахуулаад ирэхдээ бол заслаа хийж эхэлдэг. Одоо хон жил гарч байгаа хүмүүс хон жил нь дуусж байгаа болохоор их тогшхон ширүүн байдаг. Учир одоо хон жилийнхаа гай варцад гэмтж мэрдэх гинти осол аюул хар цагаан айлан болон хэрүүлрүүл хар саа дотгоор за хиймс үлдгүү байсан хиймс үлдээд дуудаад хон жилдээ үлдээгээд орвол дараа жилийнхаа хон жил хүртэл хиймс үлдээр явж бичин жилдээ хиймслэг явна гэсэн үг. За одоо бичин жил гарч байгаа хүмүүс маань ч гэсэн бичин жилдээ хиймс үлдээд дуудуулаад заслаа хийлгээ жилийнхаа заслыг хийлгчээд эмэгтэйчүүд ч гэсэн одоо 25-ны жил 37-ны жил 49 61 73-ны жил гээд энэ жилүүдэд хийлгэх болохоор эрчүүд маань хиймс үлдээд дуулууж өвчин зовлон өөр ширгүү ажил төрөлдөө болох амьдрал ахуй мань цэгцэх ариун цагаан замын дуудаж алсын үүдмэн төргөн бүтэж яваараа гэж буян ишгээ тогтоолгож бичин жилдээ сайхан яваараа гэж хийдэг. Эмэгтэйчүүд маань бие сэтгэлээ ариусгаж сайхан ганганд одоо сүүн дотор арц ганг хийгээд бие угааж ариусгаад жилээ өгддөг бол эрчүүд маань шиний нэгнийхээ өглөө одоо харын бүрээгээр явж өндөр өөлийн оройн дээр очиж гал түлж гал дээр арц ганг хийж одоо өөрийгөө ариусгаж бичин жилийнхээ хиймсүүл заслыг дуудаж хиймсүүлдээ сэргэж зүг мөрөө гаргадаг. За эмэгтэй хүмүүс маань шиний нэгний өглөө аваа уулан дээр гардаг учраас битүүнийхээ урд өдөр сайхан сүүнд сүүгийдэг маань сайхан ариу. Тийм болохоор ихээс гарахтаа л сүүнд угааж хоньны сүүлээр тосолдог. Тийм болохоор арц ганг сүүнд угаагаад жилээ ухтаад хиймсүүлдээ өөрийгөө биеийг ариусгаж эрэгтэй хүмүүс маань болохоор гал дээр арц гангаа уугуулаа шиний нэгнийхээ өглөө галаагаад цагаан гэгээ татрангууд галдаа өргөлөө өргөөд нар мондоход уулынхаа орой дээр нараа автаж уухалж хиймээс сэргээдэг. Тийм болохоор манай монголчууд маань болохоор заслаа хийлгчээд хиймс үлдгүү хүмүүс маань одоо заслаа хийлгчээд хиймс үлдээр дүүрэн барцдаггүй ол зам орлогынхаа үдийг дуудуулаад буян ишгээ дуудуулаад бичин жилдээ одоо хүн болгон албан ажил төрөлдөө болох ажил төрөлдөө тогтож албан тушаал ахих арилжаа наймаага ахих хүн болгох адуу малаа цэгцэл өсгөх тал дээр бэлдэж ороод заслаа хийлгдэг. Тэгэхээр хиймсүүл бие сайхан заслаа хийлгчээд битүүнийхээ өдөр шинээр ойсон гоё дээл хувцас өмсөөд ус цасанд ороод ахмад настуудаа зоолгоно гэдэг үсцгээ янзлуулаас ахламаа аваад тэгээ шиний нэгнийхээ өглөө ахмад
өглөөний шиний нэгнийхээ нарыг хараад тэгээд ахмад настуудаа зовлогдог. Тийм болохоор цагаан сарынхаа өмнө заслаа хэлэхэд их сайн гэж буудаг шүү дээ. За тас одоо манай амьд ирэх болгондоо буйны үйл хийж явдаг. За тэгээд хүмүүст тусламж үзүүлж тусламжийн гараас сонгодог. Энэ удаадас нийгмийн халамжуулалтын хэлцээ харьяа хамдын асрамжийн газрыг сонгосон байгаа. Тэгэд яагаад бас энэ асрамжийн газрыг сонгох болсон бэ? За ер нь би бас энэ 2015 оны 10 сараас ахуулаад одоо 2 хүүхэдтэй өнд одоо өвлийн хувь зунар хичээлийн хэрэгсэл юм өмнө одоо өвөл болж яхад хүүхдүүд нь өвлийн хувь зунар хаал хүнс юм өмнө базаа сэтгэлийн гарыг сонгож байсан. Мөн одоо сургуулийн одоо дээд сургуулиар боломжгүй хүмүүст хүүхдийг одоо боловсролын тал дээр анхаарч ил 40% нь хөнгөлж өгөх. За мөн бас одоо хүүтэйгээ байдаг одоо 70-80 хүрэх гарсан гүшинд нэг портер нүүрс болон мөнгөнд тусалцаа үзүүлж ирсэн. За энэ удаа болохоор цагаан сар гарч байгаа. Цагаан сар маань болохоор дээх үеэсээ ирвэл малчтын баяр гэж хавар удаа малчид өнтөө сайхан өвлжөөд сайхан хавар цагаа өгддөг малчтын баяр. Тэгээд хамгийн өндөр настай настангууд дээр очиж золгодог. Тийм болохоор одоо энэ Дорнот аймагт байрладаг одоо зүүн бүсийн 3 аймгийн одоо Хинтээ, Сүхбаатар гээд Дорнот аймаг гэдэг Дорнот аймгийн одоо Ирээн цав гээд энэ тентхээ сум, Хинтийн сум аймаг болон иргэд одоо 3 аймгийн одоо зүүн бүсийн 3 аймгийн иргэд одоо өөр хөөгдгөө, ах дүүгөө, өнчин өрөөсөн одоо төрөл цаанаас нь одоо харж үзэж идэг одоо төрийн хяналтанд байдаг, халамжийн хилцэд байдаг тийм хүмүүсийг харж үзээ тий. Одоо цагаан сар болохоор хүмүүс маань хамгийн ихтэй төгсчүүд маань ямар хүмүүсээр золгох бол ямар хүмүүс маань яах бол гэж хүлээж идэг, үр хүүхдүүдэд хүлээж идэг, жил уур заагүй садан төрлөх ах дүүгийнхээ хүүхдүүдийг хажуу өршөөгөө айлын залуучууд нь өндөр настай хүмүүсээр очиж золгодог учраас энэ удаад нь одоо нийгмийн халамж асрамжийн төвд байдаг хөгшчүүдэд би одоо 5-гийн эдээ ууцуулан тэр чигээр цагаан сарын боо, сүү, бууз нэг махан бүхэл юм бэлдэж өгч байгаа. Тийм болохоор энэ дээр би ахмадуудыг ч гэсэн нэг ч удаа ч гэсэн хүмүүсийг бас баярлуулъя гэж бодож явж идэг. Хоёр дүүгээр түрүү бас хэлсэн. Энэ миний одоо тусалцаа явж байгаа ирнэ. Цаагаар над дээр одоо тодорхой хэмжээний одоо тарифаар үзлэг засал хийлгэж байгаа. Энэ хүмүүс маань бас нэмэр тус Дорнот аймгийн иргэд маань бас тэр хүмүүсэд бас сэтгэлээсээ тусалж байгаа гэсэн үг. Хүн тарифын тал дээр би тодорхой хэмжээний хамгийн хүн тарифаар 10,000 төгрөгөөр үзэж байгаа. Хамгийн хямдхан төлөв засал хийж байгаа. Нэг өсөндөө би энд Дорнот аймгийн иргэн биш. Би Дорнот аймгийн иргэдийн өсөл дээр дахин ирж намайг явангууд араас минь дахин уцтаж ирдэг. Тийм болохоор би өдөртөө чадангуудын буудалд одоо өдрийн 50-60 мянган төгрөгийн буудалдаг ажилчдынхаа хоолунд бензин тос одоо ингээд телевизэн зар сурчлагаа гэх тэгээд одоо энэ хүмүүсэд одоо буйныхаа гарыг сонгодог болох дээр тодорхой хэмжээний тарифтэй байдаг шүү. Тэгвэл бол энэ үзмэрч лам бөөнөр шиг 20,000-аар 25,000-аар үзэхгүй хэдэн 100,000-аар засал хийхгүй гал тахилгын хэдэн 300-400 мянгаар хийхгүй байгаа. За нэвтрүүлэг маань нийгмийн халамж үйлчлэгээний хэлтсийн харьяа зүүн бүсийн ахмадын асрамжийн газар дээр ирсэн байна. За өнөөдөр бид нэр алтан ирэлхийнхаа өсөлтөөр бас нийгмийн халамж үйлчлэгээний хэлтсийн харьяа ахмадын газрын хамдуудаас утгагүй сар шинийн баяр болох гэж одоо холбогдуулан за эдээ будааныхан зүйлс за цайны сүү буузны мах гурлуу гэд олон зүйлийг бас алтан ирэлхийн зүгээс сандуулж байгаа. За энэ талаараа та бас ярихгүй яа бас асрамжийн газрыг сонгож энэ хөө бас тусламжийнхаа энэ удаагийн бас уулзалтыг энд тоолсон байна.
За баярлалаа. Би ерөнхийдөө бол одоо Доронтой аймагт одоо ингээд 3 дахь 4 дахь удаага сэтгэлийнхаа явуулж байна. За энэ удаадаа болохоор Монголын одоо 21 аймаг Улаанбаатар одоо байгаа ахмадуудтайгаа одоо Малчтын баяр, Настангийн баяр гэж настан хүмүүс дээр очиж цагаан сараа шинэ зоологдог. Тийм болохоор би одоо Доронтой аймгийн зүүн бүсийн 3 аймгийн асрамжийн газрын төв дээр одоо сэтгэлийнхээ авилгыг одоо тавгийн эдээ болон ууц бууцных нь буузын болон цайныхын сүү цагаан эдээг нь бэлэглэе гэж үзсэн. Яагаад гэвэл ахмадууд маань энэ бичин жилдээ одоо сайхан шинэлж тэгтэн жоохон ч гэсэн сэтгэлээ дэмөгж хийсэн үднэс гараа сонгож байна да. За сүүлийн бас хандын үйл ажиллагаанууд бол нийгмийн албан үйлчлэгийн хэлтстэй хамтарж байгаа. Тэгээд нийгмийн албан үйлчлэгийн хэлтсийн зүүмсийн ахмадын асрамжийн газрыг хариуцж ажилтдаг цасан чимэгчтэйгээ бас бид хамтарч энэ үйл ажиллагаа явуулсан байгаа. Нийгмийн энэ асрамжийн газрын тухай та бас яриач анх хэдэн онд байгуулагдаж байгаа. Одоо ер нь хичнээн үнэтэй үйл ажиллагаа явуулж. За баярлалаа. Өнөөдөр манай ахмадын асрамжийн газар дээр одоо алдан ирэл маань одоо ирж бас энэ цагаан сартай холбогдуулж гарын бэлэг өгөх явдалтай баярал талархснаа. Асрамжийн ахмадуудын өмнөөс илэрхийлэх байна. За манай асрамжийн газар бол 1989 он захирамжийн гараад 90 онд одоо байгуулагдсан байгаа. Гэхдээ яг үүнээс өмнө бол одоо асрамжийн төв мөв гэд байсан л да. Зүгээр яг одоо албан ёсны юу нь бол тэгж гарч юм байгаа. Тэгээ одоогоор 22 хүн асруулж байна. Хэдэн насны хүмүүс байдаг вэ? Ер нь хөвчлэн айл нутгийн хүмүүс. Ер нь бол манайх бол төрөлцөө асрамжийн газар байгаа. Энэ болохоор ахмад наснаар зөвхөн ахмад настай хүмүүс явдаг юм аа. Тэгээд Хинтээ, Сүхбаатар, Доронтой аймгийн хүмүүс явдаг. Ер нь ахмадуудыг асарч байхад хүндрэл бэрхшээлтэй зүйлсүүд юу вэ? Тэгээ ер нь улсаас энэ санхүүждэг үү? Эсвэл одоо хувь хүн байгууллагын хандив тусламжаар явж гинэ үү? Улсын төсвөөс санхүүждэг байгаа. Бүх юм нь улсын төсвөөс гаргадаг. Одоо 22 ахмад настангууд маань ер нь одоо ямар бэрхшээлтэй тэр бэрхшээлд нь тохирсон бас одоо асрагч хүмүүс одоо хоол ундын хийдэг, цунрын нугаадаг гэд ер нь хичнээн хүн энд ажилладаг. Нийт 9 хүн ажиллаж байгаа. Тэгээд хэрвээ хүн маань нэмэгдэх юм бол бас одоо оронтой маань нэгч тийм хандлагатай. Гэхдээ одоогийн байдлаар манайх 2 дугаар зэрэглэлийн асрамжийн газар явдаг учраас яг 9 хүн оронтой ажиллаж байна. За тэгээ энд ажиллаж хүмүүс маань бол одоо бүх төрлийн үйлчилгээ хийдэг байгаа. Хоол ундын тооцтой. Тэгээд асрагч нар бол одоо яг байнгын асаргаа сувилгаа хийдэг. Эмнэлгийн одоо тусламж үйлчилгээ шиг одоо барай засалч юм уу тиймэрхүү юмнууд хийдэг үү? Тийм манайх эмчтэй яг өөрсдийнхөө бас онцлог тохирсон барай засалтаа одоо тийм эмчилгээг бол хийдэг баг. Цагаан сарын баярыг одоо ер нь яаж тэмдэглэдэг юм бэ хамтууд маань? Тэгээ цагаан сараа ер нь бол манайх их өргөн тэдгэр тэмдэглэдэг болоо та. Одоо өөрөө болгонд эдээ маха таад одоо яг л айл ямар гаргадаг тэр жишгээр л гаргадаг юм аа. Одоо энд ингээд яг одоо байр нэгтүүлэх нь одоо ч юм уу тий одоо засвар үйлчлэгийг ер нь одоо хаанаас хийдгүү ер нь өөрсдөө хийдгүү нэг бол одоо хөв байгууллагууд одоо тусалж засвар үйлчлэгээ хийж өгдөг. Улсын төсвөл нэгтгэл дээ. Одоогоор бол ойрын жилүүдэд бол манайх одоо шинэ барилгын батны төсөв явуулаад тэр батлагдах хэсэг нь бол шийдэгдэг байгаа. Тэгээ манай энэ барилга бол 1940 оны барилга ер нь нэлээд муудсан засвар үйлчлэгээ нэлээд шаардлагатай. Би ер нь ингээд одоо Доронтой аймагт одоо баярж их олон үзлэг засал хийж байгаа. Тэгээд энэ одоо тусалцааны энэ зүйл маань одоо энэ ууц болон энэ тавгийн эдээ, цагаан эдээ, сүү, буузны гурил, буузны мах гэдэг одоо цагаан сараар хэрэгэлдэг одоо энэ бүх зүйл маань нэг ёсондоо бол бас Доронтой аймгийн иргэд мижи телевиз болон энэ Доронтой аймгийн иргэдийн маань одоо сэтгэл шингэсэн одоо бэлэгшөө гэж хэлж болно. Тийм болохоор одоо Доронтой аймгийнхаа иргэдэд над дээр үзүүлж харуулж исэн иргэд маань та нарын маань бас сэтгэл шингэсэн зүйл бас цог явж байгаа шүү гэдгийг би бас хэлж байна л да. Ер нь бол би угаасаа манай хөгтгөрийн жуулгын актын баан одоо нийгмийн төвшин доогуур амьдралтай одоо би
сургуулийн боловсролын тал дээр анхаарч ажилладаг. Одоо анх удаага ахмадын одоо асрамжийн газрыг цаашдаагаа өшөө хүүхдийн асрамжийн төвөөр би их одоо буян үйлдэх талаас нь би их явдаг. Хүнд жоохон ч гэсэн буян үйлдэж жоохон ч гэсэн сайхан сэтгэлээсээ тусалчвал хүний зам мөр сайхан болдог. Одоо тийм болох дээр одоо энэ эрх бичимжилдээ одоо энэ ахмадууд маань илгээрээ хамглан одоо төрлөөрөө төвшөө хамглан ажилласаа гэж ерөөй. Тийм болох дээр бас танаа энэ байгууллагын хамт олон нийт ажилч чинь одоо эрх мөнгөлөг гарч байгаа бичин жилийнхаа ажлын өндөр амжилтыг хүсье. Тийм болох дээр энэ дээр ашрамд хэлэхэд бол энэ хөгшин хүмүүс маань одоо ерөөхдөө бол өөр хөөгдгөө хань жилгөө хүмүүс маань одоо хөгшчүүд маань ерөөхдөө цагаан сар болох дээр над дээр хин ир зоргох бол гэж хүлээж идэг. Тийм болох дээр бас сэтгэлээс Дорнот аймгийн иргэд маань энэ зүүн бүсийн 3 аймгийн иргэдтэй бас ирж сар шинэ золгоорой гэж хэлье да. Сайхан зантай сайхан астезал хүн харагдж байна. Вакцаалахад тавны хөвдгүүд одоо яг жаргал зовлонго цогл хавцаж явж ирсэн юм одоо хавцалгүй яг энэ хавцал ирсэн гоц. Бид антамгийн огоо энэ дотгийн төрсөн газар маань энэ дотгийн маами тантай огоо дэргинний би бохонта малтаан дэса энэ явцны говцны угаагаад өгдөн хаалын игээд өгдөн бүхүүлдэгчнөр хийсах айсантай боломжийг Үйл болохоор гарахгүй дээ зам болж явсан гадуур хүн дээр гар очих энэ төр очих айлаараа очин тийм л юм да. 14 сарын асрамжинд орсон. Тэрнээс хаш би энэ хаалгаа. Манай нөхдөс юм хөлөө. Өдөрт хоёр талхтай ухаан үлсээд байх юм аахгүй дээ. Тэр цааш өнөдөл. За тэгээ өнөөдөр манай асрамжийн газар дээр одоо сайхан сэтгэлээрээ бас энэ дэмжлэг үзүүлэлтэн танд манай асрамжийн газрын хамтуудын өмнөөс энэ хөө талархлыг гардуулж байна. За баярлалаа. Одоо талархал илэрхийлж байгаа ч гэсэн би ч гэсэн бас энэ Дорнот аймгийнхаа иргэдтэй одоо тодорхой хэмжээний надад сүсгээрээ үзүүлж тарифаар үзүүл засал хийлгэж гэж би тодорхой хэмжээний бас тарифаар үзэж засал хийж байгаа ч гэсэн тэр мөнгөө энэ иргэдийнхээ мөнгийг бас зөв юмд нутгийнх нь ард иргэдэд зориулъя гэж би боддог. Би одоо урд нь бас л одоо медиа телевизээр намайг үзчихсэн хүмүүс мэдж байгаа. Би одоо Дорнот аймагт ингээд нийтдээ 4 дахь удаага сэтгэлийнхаа гарыг бэлгэлж байгаа. Тийм болох дээр цаашдаагаа өшөө олон хүмүүсд буян үйлдэж явъя гэж боддог. Тийм болох дээр одоо танай байгууллагад гэсэн сайхан засварыгаа сайхан хамтуудтайгаа одоо ингэж ажилчднууд одоо өндөр настай хүмүүсийг асарч халамжилж гин гэдэг өөрийнхөө ээж аваас илүү хайрлж халамжилж ажиллаж байгаа нойр хоолгоо үзүүлж ажиллаж байгаа хүнд бэрхшээлтэй хүмүүс маань хизээ нэгэн цаг буян болдог сайхан ажил хийдэм байна. Энэ олон хүмүүс одоо өөр хөөгдгөө ах дүүгөө хүмүүс одоо та нарыг л одоо өөр хөөгтэй гэж хүндэлж сэтгэлээ дэвтээж явдаг хүмүүсэд үнэхээр сэтгэлээсээ хоол ундын хийж баашээсээ цэвэрлж өгч гэр орны цэвэрлж хувц унрыг угааж өгч байгаа танаа нийгмийн халамжид хөөр их сэтгэлээсээ их баярлж байна. Тийм болохоор цаашдаагаа хамтарч ажиллацгаая гэж хэлье да. За энэ удаагийнхаа бас сэтгэлийн тусламжийг нийгмийн халамж үйлчлэгийн хэлтсийн харьяа ахмадын асрамжийн зүүн бүсийн ахмадын асрамжийн газрыг сонгож бас цагаан сарын баярыг тохиолдуулж бас эдэ будаагийн бэлтгэж өгсөн танд бас Дорнотын ард иргэдийн өмнөөс баярсан талархсан илэрхийлээ. Тэгээд таны хувьд манай мэдхэр удаа хугацаар байж үзлэг заслаа хийх вэ? За баярлалаа. Би бас үзлэг заслаа хийгээд бас одоо өргөжлүүлээд маргааш нөгөөдөр хоёр иргэдийн хүсэлтээр үзлэг заслаа хийж байгаа. За бас л энэ Дорнот аймгийн халамжийн төвийн ахмадуудад бас сэтгэлийнхаа гарын бэлгийг бас гартуулж өгсөн. Тийм болох дээр
тэр ахмадуудын маш сэтгэлийг бас дорн аймгийн иргэн над дээр үзлэг засал хийгээд тодорхой хэмжээний тарифаар үзүүлээ тарифаар засал хийлгэж байгаа иргэдийн маань надад өгсөн тэр тарифын мөнгө төгрөг нь ийм юмд зориулагдсан шүү гэдгийг би бас давхар хэлээ. Тийм болохоор бас та нарын маань сэтгэл та нарын маань өгөөж та нарын маань бүх юм шингэсэн зүйл байгаа шүү. Тийм болохоор би одоо 2016 онд бол их юмыг төлөвлөсөн байгаа. Тийм болохоор тэр тал дээрээс одоо үзлэг заслаа хийлгэх одоо лавлж асуу тодруулах хүмүүс нь чадангуудын 212 тоотуулан нэвтрүүлгийн доогуур явж байгаа хугацаар лавлж асууж гэргээ ноён нурууг асууж хиймс үлдгүү дуудуулаарай гэж хэлээ. За ингээд төгсөлд нь Дорнод аймгийнхаа Ачаалсан хотынхон ард иргэдэд нь ирж буйн бичин жилдээ илгээрээ их амгалан төрлөөрөө төвшин амгалан ажилгуун ажилтай болж архи удган архаа багсгаж хэмэрс үлдтэй болж үр хүүхдтэй хань ижилтэй болж настан буураанууд нь улам их өндөр насалж найр надмаар дүүрэн болж өргөө цагаагаар чинь өвөг дээдсийн сургаалтай өрөм зөөхийг дүүрэн үр хүүхдийн дуу цангиж яваарай гэж сар шиндээ сайхан шинэлцгээгээрэй гэж Дорнод аймгийнхаа ард иргэдэд Хөгтөнгөрийн чуулган академи хамт олноос болон Мижид телевизийн хамт олноос мэд дэвшүүлж байна. За баяртай ирэх хүмүүдэд үсгэж та.